Өөрөх хүүхэд гэдэг хүний амьдралын утга учир гэр бүлийн тулгуур багна юм. Бат Эрдэнэ туяа нар гэр бүл болоод 9 жил болсон ч хүүхэдтэй болоогүй байна. Хүүхд гарахгүй ах ч амар хэмцэг. Уйлал хэцүү ш түүний амьдралд. Хүүхдүү шухтуу нойтон сормостой юм унгаж үзэг. Илүүлчлээ хэцүү. Бурхны зурсан зургаар л тэгэл энэ байх ёстой зовлон тиймэрхүү юмнууд нь л байсан юм болов уу гэж бодож байгаа шүү дээ. Энийг бол зүгээр л амьдрал тохиолдох зүйл гэж бодож байна. Амьдрал надад том юм шалгуур өгч ийн л гэж бодож байна. Болчих юм болоо тагалаас найдал нэг ганц 2 жил ингэсээрээ тэгэл тэр 7-8 жилд орхоод өнгөрчт юм дээ гэсэн. Надаас ч болдго юм болоо манаагаас ч болдго юм болоо гэж бас тэгж боддог юм бил. Нөхрөөс өмнө надад байгаа юм болоо гэж бодчихсон. Шинжлэх мэдлэг. Яг жирэмсэн болно гэж явчихлаа. 9 жилийн турш хүүхэдтэй болохыг хүсэж мөрөөдсөн залуу хос 2011 онд Баянгол эмнэлэгт ханджээ. Эрдэнэ туяа үрийн сүвгийн хүн төлбөрийн наалдацтай учраас үр шилжүүлэн суулгах хэмжээлгийг хийх шаардлагатай болсон байна. Тэгэл тэр эмчилгээнд явж хат хүүхдтэй болно бүтэн л гэсэн бодолтой байсан ч айгүй гоё. 4-9-ээс одоо ингээ 2-ын суулгуулаа шуурд. Тэгээд тэр нь суусан суугаагүй нь хилдэггүй юм бэл яхаа тарчаал яваал. Тэгэл 14 оноод очивол за эрдэнэ ямар ч хэсэг амжилттай. Билет чи хүүхд бүрэлтлээ. Чинь нөгөө автобусанд суугаал ангаатлаа уйлал нөгөө баярын нулимсээ чинь гоожуулаад хүүхд маань гидсэн ингээ бүрэлдэж байгаа гэж утгаар л гойсон гэдэг байгаа юм чи цаанаал. Хөвлөдөө байж явах цаана айгүй удаан юм билээ шүү. Ер нь 9 жил хүлээсэн 9 сар хүлээсэн энэ сар нэг удаан юм билээ. Хүмүүс ч айгүй сонио ойлголттой гэдэг юм л ш. Тэр 3 жилийн хүүхэд гэл би нэг таньдаг хүүхэнд хэлсэн байхгүй тэгсэн чинь. Яна тэр 3 жилийн хүүхэд чинь тэг нөө юм дутуу орсон байдгийг гэсэн штэ. Юм нөрөөлт түйд гэсэн штэ. Тэгэхээр яана гэл. Тэгээ Баянгол дээр очил хадаанчд үзүүлдэг байхгүй. Тэгээл ингэсэн. Юу яриад ам бүх юм бүрэн бүтэн хөөхөн хүү байна гэл. Боожгоо нь бүгд мэддэгтэл. Амар хөөх. Тэгэл би хүүхдээ ингээл ямар сэргэлэн ухаантай гайхуулаад айгүй яаш. Үеийнхнээс айгүй ухаантай сэргэлэн. Амьдрал яг хүүхдтэй болцсон үедээ л утгачтай л ач тэгэл те. Өртөө жаргалтай өвчнгөө бол баяа ингэж энэ үл үнэ юм. Бид хоёр гэхдээ амар эвтэй байсан юм уу? Тэгээд нөхөр маань ухаантай байсан юм уу? Тэгж л боддгийг. Сэтгэлээр нь дэмжмээр юм билээ шүү эмэгтэй хүнийг бол. Хүн чинь бас мэдээж их хүн болохгүй болохын төлөө эмэгтэй хүн болсны хүн чинь заавал ч хүүхдтэй болохын төлөө л амьдрын шүү. Би тэгэхээр бас өөрийгөө айгүй азтай хүн гэж боддгийг. Тэгэл бид хоёр шиг ингээл гэр бүл олон баг шүү дээ, тэ. Битээ шантарч ягаасай л гэж бодно. Сэтгэл хамгийн гол нь сэтгэл санаа, тэ. Хүн өөдрөг бодолтой ахаар л тэр болгон бэлдэх юм билээ гэж л хэлмээр.